Тэр хүмүүс цаашдаа бид нэр ер нь тийм ээ засгийн газраас сэтгэлийн боловсролыг ингэ шаардж байгаа. Энэ удаа код дивар ч гэсэн тийм ээ. Одоо бас ярьсан олон улсаас тийм ээ. Одоо биднээс нэг шаардж байгаа. Бид нар бол хэлтийн сэтгэлийн боловсролыг хийх бэлтгэлэн болсон байгаа болохоор ер нь нэг сургуульд тийм ээ. Одоо боловсролын цайдаг яриад нэг сургуулийг сонгож өгөөрэй гэж ярих юм бол нэг жилд хагас өдөр болгон тийм ээ нэг цагт хагас өдөр болгон нэг 50 цаг одоо хийхээр төлөвлөө. Нэг жилийн дараа үр дүн гаргаа сэтгэлийн боловсролыг сурсан сургуулиудан сураагүй сургуулийн ялгааг ингэж гаргаад үр дүн сайн байвал тийм ээ. Дэлхийд одоо тэр одоо улс даяар ингэж боловсрлоо ингэж явуулах. Тэр талтаа бид нар ингэж ярьж байгаа. Дараа нь бид нэр бас очоод нэг жилийн турш сэтгэлийн боловсролыг заах хугацаанд багш нарт тийм ээ бид нэр сэтгэлийн боловсролыг заах багш нарт онцгой ингэж боловсролыг бид нар нэг жилийн турш хийнэ гэд тэр нь хоёр дахь бид нарын шаардж байгаа одоо шаардлага гурав дахь нь одоо сургуульд сэтгэлийн боловсролыг салбарыг нээж өгөөрэй гэсэн шаардлагыг бид гаргаж байгаа. Сэтгэлийн боловсролын салбар маань нэгдэх юм бол одоо ер нь илүү гүн гүнзгий тийм ээ. Одоо би ер нь энэ талтаа энэ засгийн газраас ингэж шаардж байгаа. Харин засгийн газар ч гэсэн бид их баярлж байгаа. Цаашдаа энэ хөө сэтгэлийн боловсролыг одоо хийж өгөөрэй гэж ярьж байгаа газар олон байгаа. Ялангуяа Африкийн хувьд бол тийм ээ. Засгийн газрын ажилчид ерөнхийлөгч ч гэсэн энэ ажилч нарыг хараад бүр санаа зовж байгаа. Зарим улс бол тийм ээ. Засгийн газрын ажилчид хүмүүс тусдаа мөнгө өгөхгүй бол ерөөс хийж өгдөггүй ажилч гэсэн олон байдаг. Харин ийм хүмүүс ч гэсэн сэтгэлийн боловсролоор дамжуулан сургаж байгаа нэг сайхан байна. Код дивард бол өнгөрсөн үед 50 гаруй хүмүүс ирээд харин коронавирусаас болж одоо ирж чадахгүй тэгээд 6 сарын турш бүр боловсролоо аваад явсан. Нэг хүн бол жирэмсэн байжгаад ирсэн. Харин бүр солонгос хүүхдэд төрүүлээд явсан. Тэгээд солонгос хүүхдэд төрүүлээ бүр маш их баярлж байсан. Код дивар гэсэн одоо хүчтэй ажиллаж байгаа. Одоо коронавирусаас болж энэ ажил маань сайн явагдахгүй байгаа. Харин цаашдаа корона маань сайжрах юм бол энэ ажлуудыг явуулах гэж байгаа. Бид нэр бас Монголд очиж сэтгэлийн боловсролыг хийх боломжтой. Засгийн одоо боловсролын газартай холбогдох ёстой. Одоо ер нь одоо уус даяар хийх гэж байгаа шүү дээ тийм ээ. Харин коронавирусаас болж жоохон энэ ажлыг жоохон хойшлуулж байгаа. Яг л нөгөө энэ үйл ажиллагааг явуулах жоохон хэцүү байгаа. Коронавирус маань жоохон намдах юм бол дараа жилээс ч юм уу тийм ээ. Тэр хэд бол сэтгэлийн боловсролыг хүчтэй явагдах юм шиг байна. Хамтдаа замаа нээж авах юм бол их сайхан юм шиг байна. Засгийн газрын хүмүүстэй ч гэсэн хамт ингэж ажиллах сайн байна. За. Одоо Монголд байгаа итгэгч нар ямар байна? Монголд манай сүмийн итгэгчид коронавирусаас болж пастрийн номлолыг маш их сонсож байгаа. Сүмийн тодорхой ялгаж байгаа хүмүүс ч их олон гарсан. Би бас миний бие ингэж муудаад нэг сарын турш миний бие маш их муудаад нүдэнд юм гараад ерөөсөө идэвхрэхгүйсэн. Тэгээд пастор танд залгсан. Харин пастор миний эрүүл мэндийн төлөө ч гэсэн залбирсан боловч Монгол сүмийн төлөө пастор та залбирч гисэн. Тэгээд Монголд байгаа итгэгч нар аврал аваад сүмтэй нэгдэж хүчтэй ажиллаа хийгээд одоо Есүс Монголд дүүрэн болохыг хүсэж байна гэсэн залбирлыг залбирч гисэн. Тэгээд бид нар тэгээд бид нар сайн мэдээний ангийг зохион байгуулсан өглөө 10 цагт
Сайн мэдээний анги хийгээд орой цугларч үг уулзаад гэрчлэл хийгээд тэгээд 15 багш нар бий болсон. Тэгээд тэр хүмүүс коронавигоос болж улс бол өргөн болж хүн их цөөхөн. Нийт хүн ам 3 сая. Харин газрын тоо бол тийм ээ Солонгосын 15 дахин том болохоор бид нар тэр улс одоо өөр газар руу явж чадаагүй харин интернетээр дамжуулан бүгд хараагаад бид нар интернетээр одоо улс олон дээр сайн мэдээ тарааж байгаа. Хүмүүс одоо сэтгэлийг хөөрчилж өмнө нэг эмчтэй ингэж уулзсан шүү дээ. Солонгос тусгаарлаж байгаа нэг хүн мэдчихээс тий. Одоо тусгаарлалт дуусах юм бол бид нар уулзах юм шиг байна. Асан сумын шинжилгээ авч байгаа гэж хэлсэн. Бид нэр ч гэсэн очиж бас уулзах байгаа. Тэр хүн маш эрүүл 60 хэдэн жилийн турш эмчээр ажиллаж ирсэн. Харин гинт яагаад ухаалцсан мэдэхгүй байсан. Харин тархины хавдар байна гэд надтай уулзсан маш их хуйлжсэн. Би ийм хүн бишээсэн шүү дээ. Яахаа мэдэхгүй байна гэд. Тэгээд пастортай уулзсанд их баярлж байсан. Үнэхээр аав шиг тийм ээ та ингэж харьцаж өгсөн болоо. Тэгээд тэр хүн маш их найдвартай болсон. Тэгээд Солонгос очоод за уулзаад болон туслах гэж байгаа. Тусгаарлалт нь баг дуусах гэж юм шиг баха тий. Зөв судлах систем шиг байна. Хэдэн өдөр үлдсэн байгаа. Тийм ээ. Одоо тусгаарлалт нь дуусах юм бол бид нэр очоод бид нэр машинаар ч гэсэн инглиш ч гэсэн гарах ажлыг бас тусалж өгөх гэж байгаа. Монгол бас ингэ сайн мэдээ ажил бас явагдаа. Дараа Солонгос кемпинг үед Монголоос олон хүмүүс ирэхийг хүсэж байна. Бас Монгол ч гэсэн кемпинг хийхин тулд одоо ингэж Тайван ч гэсэн бас тийж ажиллаа хийх гэж байна. Баярлалаа. 사모님 노래는? 사모님 нартай яри? сайн байна уу? Монголд очоод царайч нь илүү сайжирсан байна шүү. Хоёулаа сайжирсан байна. Өдөр болон хоол идэд унтаад байгаа болохоор тэгээд байгаа юм шиг байна. Монгол хэлийг сурсан уу? Тийм ээ. Би Монгол 52 настай ирсэн. Тэгээ шинэ хэл сурна гэдэг нь маань их амаргүй байсан. Харин нэг удаа Монголд сүнд ирдэг нэг хэмээ миний гарыг бариад орчуулагчгүй миний үгийг танд яриад таны зөвлөгөөг би шууд ойлгож чадахын тулд хурдан монгол хэлийг сураарэ гэж ярьж ирсэн. Тэр хүмүүсийн үгийг сонсох үед үнэхээр би хурдан сурах ёстой юм шиг байна гэсэн сэтгэл төрөөд тэгээд маш их би хичээнгөө зэл одоо сурсан өглөө босх юм бол юу ч хөө ингэ мартаад байгаа. Тэгээ би юу ч хөө олон гэдэг юм орой хин нэг хулгайлж аваад байгаа юм уу? Харин сурсан мартаад харин пастор таны удаа 38 жил өвчтэй хүний тухай гэрчлэл хийж өгсөн. 38 жил өвчтэй хүнд боос төсгөрөө аваад яв. Тэр үеийг сонсох үед би бол үнэхээр Монгол хэлний өмнө 52 жилийн турш өвчтэй үе байсан хүнтэй адилхан юм байна. Харин пастор бол боос төсгөрөө аваад яв гэж байгаа юм биш үү? Тэгээд үнэхээр сул дорой оловч тэрнээс хойш одоо зөмөр хийж байгаа. Одоо тэрэд монголоор залбирч байгаа гэрчлэлгиймээр байвал одоо монголоор сайн ярьж чадахгүй ч гэсэн монголоор ч гэсэн гэрчлэл хийгээ зөвлөгөө өгч байгаа. Та хоёрын дунд хэн монголоор сайн ярих вэ? Миний эхнэр илүү сайн ярьдаг. Мэдээж эмэгтэйчүүд ер нь хэл хурдан сурд юм билээ. Самууны бас ингэ хичээнгөө сурж байгаа болохоор сайхан байна.
Одоо Монгол орчуулагчгүй шууд хийж гэнэ гэдэг нь ямар их сайхан бэ тийм ээ. Монголчууд 1 жил болсон уу? 2 жил илүү болсон байгаа. Өчтөрхөн явсан санагдсан болж 2 жил болсон юм уу? 2년 조금 지났습니다. Монгол солоос тэрнээс хойш ирээгүй тий. Корона гарахаас өмнө төр очоод тэд ирсэн. 생기기 전에요. 잠깐 갔다가 Монголчууд морь унсан уу? Нэг удаа морь унсан. Үнэхээр сайхан байсан. 한번 탔는데요. Дараа Монголд ирээ та морь унаарай. 기사님 Миний эхнэр морь унсан үед анх удаа унсан үед их баярлж ирсэн. 말을 하니까 처음 Би ч гэсэн ингэж морь унсан үед 정말 좋아요. залуу пасторууд одоо бэрччихвээ гэдээ ерөөс унаалахгүйсэн. 다칠까봐 자꾸 Харин нэг удаа морь унсууд ерөөс явдаггүй морь надад өгөөд. 말을 가져왔는데 그걸 가지라는 말을 주었어. Харин гоё ингэж би дахиж унмаар исэн бол чөмөр бүр хүмүүс бүр санаа зовоод намайг суулгах байсан. Нэг удаа унж байсан. Ганцаараа юу? Хамтдаа. 한번 타봤습니다. 목사님. 혼자서 Энд байгаа пасторуудтай. 다 같이요. Уг ганцаараа морь унсан юм уу? 사회자님들이랑 Хөтчтэйгээ би унсан. Хайсан болохоор. Харин унжсэн чинь их сонирхолтой байсан. 도와주셨어요. 제가 처음에는 무서웠는데요. 좀 타다 보니까 너무 재밌는 거예요. 좀 이렇게 Сайхан байна. 기지개 만났어요. Дараа нь морь унж ингэж ажилдаа явж байгаарэ. 말 타고 이제 아침에 출근하세요. Монгол бол морь амх хямдхан биз дээ. 말 싸니까요. 몽골은 그렇지요. 말 타고 네. 직장이 아니죠. 그거 뭡니까? За хявгтаа ч гэсэн морь унж яваа тий. Пастор суулгаж яваарэ. 뒤에서 뭐야 목사님 태워가지고 막 그러자. Их сонирхолтой амьдарч байгаа юм байна. 그 아주 재밌겠네 그러면. 네. Би Монголд явж морь унж исэн. Харин залуу хүмүүс ерөөсөө намайг бэрччихвээ унаалахгүйсэн. Монгол морь бол их догшин бол биш байсан. 몽골 말 Догшин морьуд бол их догшин байдаг. Харин Монгол морь бол их сайн сургасан байт юм лээ. 굉장히 그렇지. 몽골 말이 Дандаа морь унж байгаа тухай ярьсан бол руучлаарай. 말타는 이야기만 죄송합니다. Хүмүүс миний үгийг сонсоо тий. Семинар хийхгүй бай морь унсан болоо гэж буруу ойлгочихвээ гэдэг. Итгэгч нарын амьдрал бол жоохон хэцүү тийм ээ. Тэнд байгаа хүмүүс. 왜냐하면 생활은 많이 어렵죠. 거기. Коронавигаас болж хэцүү байгаа. 아, 왜냐하면 네. Харин бид нар 코로나 때문에 좀 많이 어려운 коронавирусаас хойш зөмөр байн одоо пастор үгийг сонсоод бид нар сэтгэлийн боловсролын одоо багш нарын сургалт хийж байгаа. Зөмөр хийвэл хэн орчуулагч байгаа юу? 그 줌으로 하면 орчуулагч байгаа. 통역하는 사람이 있어요. 예, Тэр хийнgi харин ч бидний сэтгэл илүү их холбогдоод 이렇게 하면서 오히려 더 마음이 이게 연결이 되어서 одоо сэтгэлийн боловсролын багш нар бий болоод хэцүү байгаа ч гэсэн 많이들 энэ сэтгэлийн боловсрууламжуулан хүмүүсийн сэтгэл өөрчлөгдөжсэн. Тэнийг удаа бэр цэцэгсэн одоо багш байгаа. 한 번은 Нэг удаа Oprah Winfrey гэсэн сэдвээр сэтгэлийн боловсролыг хийсэн. Тэр хүн 30 жилийн турш өөрийн хуурамч бодол баригдаж байгаад өөрийн бодлоос чөлөөлөгдсөн үгийг сонсоод ийм бэр цэцэг багш маань уйлж исэн. Маш их уйлсан. Тэгээд тэр хүн бол 30 жилийн турш хуурамч бодол баригдаж байгаа. Харин би бол 50 жилийн турш миний хуурамч бодол би баригдаж байсан юм байна гэж яриад. Тэгээд хайд ээжийн доороо гэр бүл 새엄마랑 тэдний дунд их хэцүү асуудлууд байсан шүү дээ. Тэгээд их сургуульд ороод гэрийнхэнтэйгээ ингэж 그러면서 대학에 들어가면서 харилцаа муудаа тэгээд зовж амьдарч байгаа сэтгэлийн боловсролыг сураад анх удаагаар өөрийн хуурамч бодлыг хамтдаа хуваалцах болсон. Тэгээ бурхан түүнд шин сэтгэлийг өгсөн. Тэр хоол газарт очиж тэр хайд ээж гэр бүлийнхэнд одоо сайн мэдд харамаараа сэтгэл өгөөд тэгээд хоол газарт очиж одоо ингээд сайн мэдд тараасан гэд тэрийг сонсох үед бидний одоо хэцүү бэрхшээл мэт тийм ээ асуудал болохгүй харин ч илүү сайн мэдгийн төлөө гүйж хүч болж исэн. За сайхан байна. 힘을 주셨습니다. Монгол өвөл хүйтэн байсан уу? 몽골 좀 цас ороод уу? 겨울에 많이 추웠으니까 눈도 많이 오고 네. Одоо өвөл гэдэг нь үнэхээр ийм зүйлийг өвөл гэдэг юм байна гэсэн сэтгэл төрсөн. Маск зөх юм бол хүмүүсүүд дээгүүр одоо
хасах 40 градус болоод ер нь өвөл 6 сар идэг. Энийг үнэхээр өвөл идэм байна гэсэн тийм сэтгэл төрөх үе байсан. 겨울이라고 말하는 분하고 모습을 있습니다. 좋은 이야기 됐어. Өвлийг хоол нь ямар байна? 몽골이 그 겨울 잘 견디고 음식 얘는- 없으니까 사모님 Ер нь хоньны мах их байгаа. 또 이제 야채나 말고 아. 양고기가 많고요. Жохон дасгад хэцүү байсан. Харин одоо Монгол хол их хамттай байгаа. Морины мах иддэг үү? Адууны мах. Адууны мах бол өвөл ер нь иддэг. Адууны мах идэх юм бол биенээс их одоо 말고기를 먹으면 энээр одоо хүч гараад тийм болохоор дулаан ингэж гардаг. Морь бол тэгэл өвөл дуруу ахны. Өвөл адууны мах идэж байгаа юм чинь. 겨울을 싫어하기. За одоо Тайван самуунымтай ярий. Тайван самуунын сайн сууж ирсэн үү? Сайн байна уу, пастра? Хүүхдүүд их сайн өсөж байна уу? Тайванд хүүхдүүдтэй хамт байгаа юу? 대만은 Надад 3 хүүхэд байгаа. Эхний охин бол 저희 одоо 제가 Америкийн 셋인데요. одоо Америкт 첫째 딸은 найралдууны хамтлагт хамт байгаа. 마하나임에서 Хоёр дахь бол Вьетнамын хөгжмийн сургуульд байгаа. 둘째 Баг 딸은 хүү минь одоо 베트남 бид нартай хамт байгаа. 있습니다. Вьетнам 막내 아들이 이제 багшаар ажиллаж байгаа юу? 있습니다. 아, 베트남 Сурагчаар очсон. Харин саяхан туслах багшаар одоо дэвшээд одоо хүүхдүүдийг бас заагаад хичээлж гисэн сураад амьдарч байгаа. 아이들을 сайхан 가르치기도 байна. 하면서 공부도 배우고 이렇게 했다고 합니다. Тайваны хоол нь ямар байна? 거기 저 대만은 음식 같은 건 괜찮아. Пастра энд байгаа хоол бол маш их амттай. 선생님 여기는 Маш их амтархан, их цэвэрхэн, гоё. 그리고 맛이 되게 이렇게 Тэгээд 담백하고 энд ногоо их байдаг. 맛있고요. Тэгээд 이제 여기 цагаагаар ч 야채가 гэсэн 좀 풍부한 편이라서 халуун 그리고 болохоор 이제 날씨가 이렇게 더운 나라니까 별을 삼보작까지 ih олон ногоотой. 쌀도 풍부하고 оо тийм үү. 야채도 이렇게 많이 풍부합니다. 선생님. 그래서 산모자니 한국은 모자도 못하고 그때 참. Тэнд байгаа хоол нь үнэтэй биш үү? 음식 같은 거 이렇게 비싸고 그러진 않아요. 여기가 보니까 임금이 Энд 굉장히 цалин их багдаг. Ер нь 그래서 одоо их сургуулийн багш байсан ч гэсэн нэг сарын цалин маань солонгос мөнгөөр 이렇게 일을 сая 하고 700 мянган төгрөг ч юм уу тийм байдаг. 한국 돈으로 한 Тийм 170만 болохоор 원 정도 되시더라고요. 그러다 хоолны 보니까 мөнгө маань их ер нь хямдхан байдаг. 값은 반면에 좀 싸게 이렇게 Хоолны материалаас болж хэцүү байдаг хүмүүс 식재료 때문에 бол ер нь их байхгүй даа. 어려워하고 Хоол нь ингээ сайн таард юм тийм ээ. Ер нь Тайванд яваад их сайн болжээ тэгвэл. Самууним та одоо тэр хятад хэлээр л сайн ярьж чадахгүй тий. 그래서 뭐야 중국말 못하시. Би Тайванд ирэхээс өмнө 선생님, хятадаас 제가 대만 13 жилийн турш байсан. 중국에서 13년 Тэндээс хятад хэлийг бол би сурсан байгаа. Харин Тайванд ингээд ирсэн чинь хятадаас хэрэглэдэг хятад хэл болон үг нь ч гэсэн хэрэглэдэг үг нь их өөр, бас илэрхийлдэг утга нь ч гэсэн өөр. Тийм болохоор анх би Тайванд ирсэн үед Тайван хүмүүсийн ингэж ярьж байгаа үгийг сайн ойлгохгүйсэн. Тэгээд эхний 3 сард бол хэцүү байсан. Тэгж яж агаад 좀 цаг хугацаа өнгөрсөн чинь тэрний ялгаануудыг ч гэсэн би ингэж яалагдаг болоод 그런 차이들도 이렇게 들리고 하면서 хятад бол тийм ээ газар олон дээр их өөр өөртөө тийм ээ. Хятад дотроос ч гэсэн өөр байдаг шүү дээ. Тайваны ч гэсэн нэг мууж гэж боддог шүү дээ. 대만 중국 한 지방이라고. Ханз бол тийм ээ. 근데 이제 Одоо 한자는 бас амар байдаг тийм ээ. 한국에서 배운 글자. Хятад бол тийм ээ товчлсон үгийг хэрэглэдэг болохоор бид нар ч гэсэн жоохон бахтаа ингэж их сурч ирсэн. 저 어릴 때 한자 많이 배웠는데 중국 약자 쓰는 게 잘 모르는 것들이 많았어. 근데 성경책 보면 정자로 나오니까 아시가 대부분 다 읽고. Тайванд байгаа итгэгчнэр бол ямар байна? Сайн мэдээ сайн сонсоод баярлж байгаа юу? 자매님들 어떤 여자분들 무슨 보고 잘 Анх Тайванд ирээд 우선 처음에 이제 대만에 와서 이렇게 새집 건너 한 집 가량으로 이렇게 사찰들이 많은 거예요. 그래서 маш их тийм өөр одоо шашинтэй. Тэгээ энэ хүн амын 5% нь одоо христчин шашин байдаг. Харин тийм нөхцөл байдлуудыг хараад миний сэтгэлээс
одоо яана эндээс яаж сайн мэдээ тараана? Энд байгаа хүмүүс ингэж их одоо өөр шашинд итгэж байхад сайн мэдээ хүлээж авч чадах юм болов уу гэсэн тийм бодлоод надад их уулан төрж ирсэн. Харин одоо өөр юм асуудал болоогүй. Тийм бодолд чирэгдэж байгаа миний сэтгэл нь асуудал болж байгаа юм байна гэдэг би мэдэх болсон. Тэгээ өнгөрсөн жил пастор та сэтгэлийн одоо боловсролын хичээлийг та биднэрт одоо ингэж зааж өгсөн шүү дээ. Тэр үед сэтгэлийн боловсролын одоо хичээлийн дундаас пастор таны номлолыг ингэж бүгдийг сонсоод миний сэтгэл өөр юм асуудал болж байгаа биш. Би өөрийн бодол чирэгдэж байгаа нь асуудал болж байгаа юм байна гэдэг би мэдээд тэгээд энэ хүү сэтгэлийн боловсролын үгийг хамгийн түрүү миний сэтгэлд ингэж би шийдсэн байгаа. Тэгээ бурхан шинэ нүдээр Тайваныг харах нүдийг нээж өгсөн. Тэгээд Тайван хүмүүст миний бодлыг ингэж бутлаад сайн мэдээ тараах замаар миний сэтгэлийг удирдах өгсөн байгаа. Тэгээд Тайванд 3 газарт манайсан байгаа. 3 газартайгаа самуунымнэр бид нартэй хамт агуулга ингэж хийгээд хамтдаа сайн мэдээ тарааж байгаа. Харин бидний сайн хэлж чадахгүй байгаа хятад хэлээр чин сэтгэлээсээ бэлдэж онлайн үйл ажиллагааг олон хийж байгаа. Харин сэтгэл гаргах тэр хэмжээнд хүмүүс уул нь орж ирэхгүй байсан. Тэгээд нэг удаа үйл ажиллагаа хийсэн үед нэг ч хүн орж ирээгүй. Тэгээд бид нэр маш их сэтгэлээр унаад унжсан үе байсан. Сэтгэлээр унж байгаа дахиад пастрын номлолыг сонсох болоод тэгээд пастрын номлолыг сэтгэлдээ дахиад ингэж одоо шивж үтсэн. Тэгээд үгүй бурхан ажиллаа хийнэ. Бас бурхан бидээр тусалж байгаа гэсэн тийм сэтгэл бас миний сэтгэлийг барьж өгөөд найдвартай болоод байн онлайн үйл ажиллагаач мэдээр явуулж байгаа пастраа аврал авсны дараа тийм ээ итгэлийн амьдралаар амьдрах үед олон асуудлууд мөн бэрхшээлүүд тулгарч идэг. Харин аврал авсны дараа анх удаадаа тийм ээ тэр бурхны үн сэтгэл дотор орж идэг. Дараа аврал авсны дараа жоохон өөрийгөө мундаг гэж бодоод эхэлсэн хүмүүсийн сэтгэл дотор бол одоо хүний сэтгэлүүд их төрдөг. Тэндээс ер нь асуудлууд гарч идэг. Тийм болохоор бидний дотор үргэлж ариун бурхан бидний дотор байдаг болохоор тийм ээ. Одоо ингэж итгэлмэн өсөөд эсэргээр хүний аргаар тийм ээ өөрийгөө ер нь дайжгүй гэж бодоод амьдраад эхэлчих юм бол эцэстээ хүнийг босгочдөг. Тийм болохоор хүн босчих юм бол тэр хүн бол аврал авсан ч гэсэн ер нь одоо хэрэгцээгүй хүн болж дуустдаг. Өөрөө ч гэсэн тэрийг сайн мэдэхгүй байдаг. Тэгээд ер нь миний хувьд ч гэсэн тийм ээ. Урд нь би үнээр юу ч биш хүн байсан гэвч өөрийгөө мундаг гэж бодож исэн үе байсан. Аврал авсан үе тийм ээ. Тэр үед бурхан намайг ямар их хэрэгцээгүй хүн юм бэ гэдгийг ухааруулж өгсөн. Тэгээд тэрнээс хойш миний амьдрал ингэж хэцүү ядуу байсан болохоор авралаад эхний 10 жилийн турш бол үнэхээр би сэтгэлээ бардам болгож чадахгүй байсан, их даруй байсан. Тэг болохоор их сайхан байсан. Харин би 10 жил өнгөрсөн үед миний сэтгэл ингэж ч бардам болж исэн үе гэсэн олон байсан. Харин өөр дүнгээр харах юм бол би өөрийгөө харах юм бол үнэхээр юу ч биш хүн болохоор сэтгэлээ даруй болгохоос өөр аргагүй байсан нь их сайхан байсан. Одоо сайн мэд төгснэрийн дунд ч гэсэн одоо пастрын ажил тийм ээ. За би ер нь дайжгүй сайн мэдээ тарааж байна шүү, сайн ажиллаж байна шүү гэх тийм ээ. Тим сэтгэлдээ болчих юм бол хэрэгцээгүй хүн болдог. Өөрөө бол бич мэдэрдэггүй. Өөрийгөө сайн гэж бодоод, өөрийгөө мундаг гэж бодоод тэгж бодоод эхэлчих юм бол эцэст хүн тэндээс гарч байгаа тийм ээ. Сатан тийм хүмүүсийг бол мэхэлдэг болохоор их олон асуудал гаргаад эхэлждэг. Тийм пасторууд их олон байдаг. Харин эндээс чухал зүйл бол би ямар их хэрэгцээгүй хүн юм бэ гэдгийг ухаарах байгаа. Өөрөө мундаг хүн болчих юм бол тэр үеэс эхэлж баг өөрөө харахад бол тийм ээ өөрөө асуудалгүй одоо харин сүмийн ажил маань одоо явахтай болдог. Онл үлддэг.
Би ч гэсэн тийм үе олон байсан. Гэвч миний сайхан байсан зүйл нь юу гэвэл аврал авах үед 근데 제가 이제 маш их хэцүү үед би аврал авсан болохоор би гэдэг хүнд үнэхээр би гэдэг хүн маань итгэх боломжгүй хүн юм байна гэдэг нь тодорхой болсон үед их сайхан байсан. Харин одоо бол тийм ээ энэ хиний буруу гэж ярих хэрэггүй тийм ээ. Манай сайн мэдээ төвчний дунд би жоохон мундаг гэж бодож байгаа хүмүүсийг харах юм бол сайн мэдэд харааж байгаа биш асуудал тарьж идэг. 실제로 복음을 전하는 Итгэгчний сэтгэл дотор харанхуй байдлыг оруулж өгдөг. 성자들의 마음 어둠을 심고 그런 정도가 Христийн шашин байна тийм ээ. Ер нь 40 жил илүү явах боломжгүй гэж ярьж ирсэн. Харин бидний ерөн тойрон тийм ээ. Одоо 40 жил өнгөрчих юм бол сайн мэдээний ажил маань явахтай болоод ертөнцийн ер нь адилхан болдог. Би ч гэсэн махан биелэг зүйлүүд их олон байсан. Харин Бурхны ажиллахад хамгийн сайхан зүйл нь юу гэвэл би сул дорой хүн гэх тийм өөрийгөө босгохгүйгээр эзний өдөртмжийг аваад үсэх юм бол Иесусийн өмнө би үнэхээр ямар их хэрэгцээгүй хүн юм бэ гэдэг мэд боломжтой болдог. Зүгээр л тийм ээ би сайн мэдээ төгсөр ажиллаад пастораар ажиллаад олон хүмүүс авралаад эхэлчих юм бол би мундаг сэтгэл гэсэн сэтгэл төрдөг. Тийм бодолтой хүнийг бол сатан хэзээж тавьдаггүй. 절대로 놓지 않고 Буруу замаар явахаас аргагүй болгодог. Манай сайн мэдээ чуулган дотор ажиллаж байгаа манай пасторууд сүмээс салж байгаа хүмүүсийг харах юм бол ер нь ихэвчлэн тийм нөлөөг аваад өөрийгөө сайн мэддэггүй хүмүүс тэдэг. 대부분이 Үнэхээр өөрийгөө хэрэгцээгүй 잘 모르고 있는데 гэдгийг мэдчих юм бол тийм ээ. 진짜 내가 무익하다는 것을 Гэвч хүмүүс бол тийм өөрийгөө ухаантай гэж бодоод тийм бодол төрсэн үед өөртөө итгэждэг. Бурхантай харьцах тусам би үнэхээр сул дорой хүн юм байна. Би үнэхээр махан бэлэг хүн юм байна гэх мэт. Тийм зүйлүүдийг мэдээд одоо даруй сэтгэлтэй болох юм бол 발견하고 존재한 마음 бидний сэтгэл дотор эзнийг илэрхийлмээр байгаа сэтгэл их төрөх болно. 하나님을 표현하고 싶은 마음이 많아요. Өөрийгөө эзнийг илэрхийлэхийн ялгаа гэж бодож байна. Сүм дотроос тийм ээ. Үнэхээр самуу нэмнэр Бурхныг өргөмжилж 정말 사모님들이 энэхүү аж аргалыг ухаар юм бол Бурхан гайхалтай туслах болно. Ялангуяа Тайван, Монголд ажиллаж байгаа самуунер харсан үед сайхан байна. Их сайхан харагдаж байна. 기하고 Юуны өмнө Монголд байгаа самуунийн дэлхийд даяар байгаа итгэгч нарт мэдлэгийн төвшүүлээрэй. 몽골 사모님이 전 세계 형제함에 인사 한번 Сайн байна уу? Энэ цагийг одоо төвшүүлээ. Та бүхэн мэдлэгийн төвшүүлж одоо баяртай байна. Минь төрөгж одоо баяртай байна. Өчигдөр пастор маань дэлхийд даяар байгаа пасторууд пасторын самын нэрийг дуудаа коронавирусаас хамгаалагч сургалт гээд пастрын сэтгэлийг мэдрээд үнээр эрүүл биеэр энэ сайн мэдээнд үйлчлэхийн тулд пастор үнээр чин сэтгэлээсээ энэ ажиллаж байгаа юм байна гэсэн сэтгэл төрөд их талархаж ирсэн. Бас өчигдөр зөмөр дэлхийд даяар байгаа пасторуудтай самын нэртэй гэж уулзах боломж орсон болохоор их талархаж байсан. Баярлалаа. 정말 너무 반갑습니다. 감사합니다. 또 대만 사모님도 한번 하시죠. Тайванд байгаа гэж заавал хэлээрэй. Сайн байна уу? Дэлхийд даяар байгаа итгэгч нараа, сайн мэдээ түгэгч нараа, сайн самууним нараа энэ цагийг дэвшүүлээ. Та бүхэн мэдлэгийн төвшүүлж байгаадаа баяртай байна. 이 시간을 Алдрыг өргөе. 인사드릴 수 있어서 너무 Энэ Тайванаас бол 감사드리고 영광됩니다. үнэхээр Бурхны нэгүслийг авч одоо коронавирусын халдварын тоо маань бараг 0 одоо хүрсэн байгаа. 거의 영영 수준을 Бид нэр их сул дорой маш их сул дорой зүйлүүд бол олон байгаа. 많이 Гэвч 부족하고 참 연약한 энэ газраас Бурхан сайн мэдгийн ажлыг хийхэд хүргэсэн. Одоо ч гэсэн бид нэр их сул дорой гэвч илүү 지금도 참 많이 부족한 сайн мэдгийн сэтгэлийг хүлээж аваад сайн мэдгийн ажлыг хийхин тулд та бүхэн их залбирч өгөөрэй. Бас дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. 격려해 주시면 감사하겠습니다. За самуун нарт хэлмээр байгаа байна уу? Өнөөдөр хоёр улсын самуун нартай уулзсан болохоор баяртай байна. Нэг ижил тал байгаа юм шиг байна. Хүүхдүүд маань тийм ээ. Одоо Бурхны одоо ажилчин болоод грашаас найралтны хамтлагийн ажилчин болж юм чинь хүүд ахынд хамгийн сүүлд мэдлэгийн дэвшүүлж өгөхийг хүсэж байна. 김선재 사모님께서 хэлж өгөөрэй. 네, 김선재 사모님부터 부탁드립니다. Коронавигаас болж 이제 코로나
말 때문에 Монгол бол Солонгос руу ингэж явах юм бол одоо босч ирэх боломжгүй тийм хэцүү асуудлууд байгаа. Тийм болохоор ерөн гэрийн хүмүүс тийм ээ. Нүүр царайгаа хармаар авъя олон байдаг. 가족들이 Би Монголд ирсэн үед Брэшэс найралт ууны хамтлагтайгаа миний хүү байгаа болохоор би ингэж минь төрөхээр явсан үед тэрэд манай түнgaan Ким Сонжагийн хүү юм уу? Миний хүү штий. Үнэхээр тэгж ярьж өгөөд бас миний баг хүү ч гэсэн бүгдээрээ сүмийнхэн ингэж бас хамгаалж өгч байгаа болохоор юу ч санаа зовоолгүйгээр сайн мэдээний төлөө одоо ингэж Монголоос амьдарч чадахын тулд сүмийнхэн ингэж бүгдээрээ ингэж дэмжиж өгч байгаа болохоор талархаж байна. 우리가 다 뒷받침해 주시는 거 사랑을 생각해요. Хэдийгээр өөр газартайгаа ч гэсэн манай хүүхдүүд 이렇게 Прашаасаас 저희 мөн тэгүү сүмээс их сэтгэлээр сайн мэдээнд үйлч байгаанд их талархаж байна. Баярлалаа. 지원이 사모님 хэлж өгөөрэй. 네, 감사합니다. 조은희 사모님 부탁드립니다. 미 톰 유정, 박아흥, 유진 큰딸 유정이 그리고 Америкт байгаа, бас Вьетнамд байгаа болохоор 미국에 уулзах чадахгүй харамсалтай зүйл байгаа боловч 만나지 못하는 아쉬움은 манай 있지만 хүүхдүүд 또 이 아이들이 удирдагчийн доор Брэшэс найралт ууны ухааны сурч сэтгэлдээ сүм босогдож 마음에 교회가 세워지고 또 энэ хүүхдүүд амаа 교회를 нээж 여는 마음도 үгийг 만들어지고 тарааж гарсан үед 말씀을 이야기하고 энэ миний хүүхдүүд олж би ингэж одоо би олж чадахгүй тийм сэтгэлийг эзний боолууд бүрдүүлж байгаа болохоор пасторууд би олж өгч байгаа болохоор удирдаач маань бас ингэж би олж өгч байгаа болохоор баяртай байна. 단장님이 또 이렇게 만들어 주시니까 너무 감사한 마음이 들고 Миний төрүүлсэн хүүхдүүд оловч 이렇게 엄마 제가 낳은 자식들이지만 엄마라는 그것을 энэ үнэхээр сүм дотроос тийм ээ пастрын сэтгэл дотроос ингэж үгийн дотроос өсөж байгаа хүүхдүүдийг харах үед их сайхан байна. 안에서 크는 아이들을 보니까 Сэтгэл нь илүү өсөөд эзэн ирэх хүртэл чин сэтгэлээсээ сайн мэдээтэй хамт байдаг эрхэм нандин хүүхдүүд болохын тулд залбирч байна. Үнэхээр пастортаа баярлалаа. 정말 감사드립니다. Монгол, Тайван одоо очоод их удаагүй одоо хүмүүс байгаа. 우리가 대만 모두 간지 얼마 안 되는 선교 Өөр газраас мэдээж пастораар удаан ажиллаж ирсэн. Харин одоо сайн мэдээ тарааж байгаа газар нь өөрчлөгдөв тийм ээ. Сүм ч гэсэн өөрчлөгдөд эзэн бурхан ажиллаж байгаа харахад их талархаж байна. Анх Монгол ч гэсэн тийм ээ. Чон хэцүү асуудлууд их байсан. Харин сайн даван туулсан болохоор баяртай байна. Тайван ч гэсэн тийм мөн адил байна. Бурхан 대만도 энэ хоёр улсын төлөө 그 나라가 선교사님 힘있게 одоо ингэж улс маань сайжраад 본받아 일어나 эрүүлт улс болохыг хүсэж байна. Юуны өмнө эхнэр пасторууд хамтдаа Бурханы нэгүүлслийн дор 예배분 함께 тэр улс дотроос нь 하나님 은혜가 эрүүлт ажиллаарай. 그 나라에서 사랑하는 Ахын хүүхдүүд шиг одоо итгэгч нарыг өсгөөд Монгол дотроос ч гэсэн Тайванаас ч гэсэн олон сайн мэдээний ажилчин гарахыг хүсэж байна. Цаг өнгөрсөн байна. Одоо сонсомоор байгаа үг илүү байгаа. Байна холбоо ирж өгөөрэй. 실로도 좀 보내주십시오. За эцсийн ажлууд байсан ч гэсэн байн бид нэр дүг тарааж одоо мэдээ өөргөрөө бигээс Тайван ч гэсэн Монгол ч гэсэн явмаар байна. 빨리 Морь унмаар уучраас явах гэж байгаа биш шүү. 다뤄오고 싶은 건 아닌 거예요. За уулзч одоо баяртай байна. Баярлалаа. 함께 나 Баяртай. За баярлалаа.